Ер нь энэ манай монголчууд шүү дээ. Альва үгийн утгыг одоо тэгээ ерөөсөө айгүй буруу ойлгож, буруу тайлбарлаж бусдыг одоо айгүй хэвгүй байдалд оруулж нэр хүндэд нь алдаж байна. Одоо жишээ нь арчаагүй хүн гэж байна шүү дээ, тэ. Ширээн дээр юм асгачаад ингэж арчиж амжаагүй хүнийг хэлээд байгаа. Ойлгож байна уу манайхаа? За хүний мэсгүй хүн гэж тэгж чинь тэр чи одоо мэстэй зүйл ууж чаддаг уу, дандаа халуун цай уудаг хүнийг л хэлээд байгаа шүү дээ. За хоёр нүүртэй хүн гэж ярьж чинь тэр чи одоо хаяа заримдаа завтай үедээ нүрээ бодоод завгүй үедээ нүрээ бододгүй хүний чинь л хоёр нүртэй хүн гэж яриад байгаа. За тэгэнгүүтээ айлгүй алцгар хүмүүс гэж яриад идэг тийм үү? Гэхдээ энэ чи айлгүй гэдэг чи ерөөсөө цагаан сараарч бай, энгийн өдрүүдээр ч бай айл хийсэх дургу үнийг л хэлээд байгаа. Алцгар хүн гэдэг чи одоо яах вэ? Таацны яс томтой хүний чинь л одоо алцгар хүн гэдгээс биш одоо нөгөө утгаар л одоо ойлгоод байгаа ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгээс ингээ голоо цагсан хүн гэж ярина. Голоо цагсан хүн гэдэг чинь өвөл загас барих гад гол дээр очоод голын мэс цохио зогсож байгаа үнийг л хэлээд байгаа шүү дээ. Ийм элементарны юм мэдэхгүй ээжэж л тэгэл одоо хоорондоо буруу ойлголцоод хооронд хэрэлдээл уралдаал яваад ах юм. Ай. Бүтэхгүй. Хэцүү амьдарч.